Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, нийгмийн бодлогын хөгжлийн хорооны дарга Мөнх Заяа, Баян өндөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Эрдэнэт нарын сонгогдсон цагаас хойш 1 жилийн хугацаанд тойрогдоо 6.6 тэрбум гаруй төгрөгийн төсөв батлууллаа. Төлөөлөгчид хурлын хуралдаанд 100% эрсдэл оролцож, иргэдийн дуу хоолой болон ажиллаж байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Мөнх Заяа 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлаас Цагаан чулууд багийн 10 дугаар удамшны тоглоомын талбай ногоон байгууламжийг хашин хамгаалж, багийн иргэдтэй хамтран 11 төрлийн 200 ширхэг мод тарилаа. Цагаан чулууд багийн хоггүй орчин шарилжгүй цагаан чулууд төслийг хэрэгжүүлж, тус багийн 48 ширхэг гудамжны 3800 м2 талбай, нийтийн эзэмшлийн 2700 м2 талбай, нийт 6500 м2 талбай зэрлэг ургамлыг бүрэн цэвэрлэж, 20 ховоо машин зэрлэг ургамлыг цэвэрлэж, хогийн цэгт буулгав. Багийн хүүхдийн чуулганыг зохион байгууллаа. Үүний үр дүнд 3 дугаар сургуулийн сурагчдад цахим кабинет байгуулж, хичээлийн хэрэглэгдэхүүн болгож, ноутбук, iPad-ны дэмжлэг үзүүллээ. Багийн иргэдийн дунд спортын 6 төрлөөр тэмцээн уралдаан зохион байгуулж, ахмад, залуу, дунд үеийн төлөөллийг хамрууллаа. Тэгээс 18 насны 9 хүүхдээ өрх толгойлсон ээжид дэмжлэг үзүүллээ. Баян өндөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Эрдэнэтийн 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлуудаас Баян өндөр сумыг дэлхийн 79 орны 356 суралцагч хотын сүлжээнд дэгдүүлэхээр албан ёсны хүсэлтийг ЮНЕСКОд хүргүүллээ. Суралцагч хот хөтөлбөрийн хүрээнд сургууль багш бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж, салбар бүрийн манлайл чадварлаг залуусыг чадахжуулах нийт 8 удаагийн уулзалт 16 багт цагийн сургалтаар шинэ арга барил, үр дүнд суурилсан өндөр чадамжтай сурагч багш нарыг бэлтгэлээ. Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр бизнес эрхлэгчдийг дэмжиж, иргэдэд олон улсын хоолны соёлыг таниулах зорилгоор Эрдэнэт Food Festival 2025 арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Баян өндөр сумын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 100 гаруй эмэгтэйг хамруулсан орчин үеийн бизнес загвар сургалтыг зохион байгууллаа. Цагаан чулууд багийн иргэдийн өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж 250 сая төгрөгийн тоон төхөөрөмжийг олгохоор ажиллаж байна. Зорилттой дүүрэх иргэдийг сонгоо авч, нийгмийн ажилтнуудын дэмжлэгтэйгээр гэр бүлийн хүчирхийллийн эсрэг олон талт арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Баян өндөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын санаачлахаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сумын нийт нутаг дэвсгэр нэгдсэн эргүүл шалгалтыг зохион байгуулах ажлыг хэвшүүлэн ажиллаж байна. Төлөөлөгчдийн зүгээс Ахмадын баяр, Цагаан сар, одон авсан ээжүүд хүүхдийн баяр зэрэг уламжлалт баярын арга хэмжээ, 1-р ангид элсэн суралцсан бяцхан сурагчдад диж бүрэн хичээлийн хэрэгсэл, гамшигын эрсдлийг бууруулахад орон нутгийн эмэгтэйчүүдийн оролцоо 3-р аяыг эрүүл эмэгтэй эрсдэлгүй гэр бүл өрөөндөө 6 сарын аяны нээлтийн үйл ажиллагааг хийлээ. Багийн иргэдийн дунд 4 бэрх тэмцээнийг зохион байгуулж, иргэдийнхээ хамтаар дурсамж дүүрэн өнгөрүүлж байна.